За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ чаам мөрдөгч хэмээх аимшиг бүдүүн унтсан гэдэгтэй нэгэн мөрдөгч хайртай хүнийхээ төлөө турж загвар өмсөгч болон гэмт хэрэгтнийг барьж загварын шоунд ч гол загвар өмсөгч болж алхаж байгаа хөнгөн инээдмийн адал явдалтай киног ярьж өгье. Саба дараад лайка дараад үзээрэй. Хэр кино гэдгийг нь 1-10 хүртэл комент хэсэгт хүнлээд өгөөрэй. За, кино эхлэхээс өмнө газ нэг зүйл хэлчихэ. Би 2 дахь суугаа өнөөдөр нээлээ. Энэ нэрээр нь хайгаад эсвэл доор линк үлдээх болно. Тэр линкээр дамжиж ороод дагаад өгөөрэй. Энэ сууг дээр төрөл бүрийн сонирхолтой түүхүүд ороод явах болно. Та нэг ороо сонсоод үзээрэй. За тэгэхээр кино маань нэгэн загварын шоуны арга хэмжээ гарах ба үргэлжлүүлэн нэгэн машинд хэсэг бүлэг мөрдөгч цагдаа нар сууж байгаагаар нэгэн хувцастай цүнхийг яасан амар үнэртэй юм бэ? Пүү паал болцоогоод байгаа. Ийм хувцас заавал өмсөх ёстой юм уу? Ямар амар өмхий юм бэ? Йоо за өмсөйдөө арай дэндүү юм аа гэсэн араас манай гол дүр сексисэн үстэй чаам мөрдөгч ахлагчаа намайг сэрэхгүй яасан юм бэ? Миний өмсөх хувцас хаана байгаа юм бэ гэсээр л босож ирлээ. Тэгсэн ахлагч нь саяын тараасан хувцас бүгд чиний хувцас гэсэн нөгөө цагдаа нар пүү па заваа юм бэ? Алив бүгд гарцгаа арайчтэй гэд үнэхээр л заваа нөхөр бололтой. Манай хүн тоож байгаа ч юм алга. Хүний хувцас суудлаад байхдаа яадаг байна ахлах нь. Чи өөрөө яах гэж ажил дээр хамаг хувцаа байлгаад байдаг юм. За тэгээд гэр орон ажил төрөл нилээ маргаа өрнөж байгаад эцэст нь ус цасанд орж байл даа гэд үзэгдэл солигдож загварын шоун дээр нэгэн царайлаг залуу алхаж байгаагаар өрөөлж хэлнэ. Нэг хүн унаад түүний дээгүүр алхаад гараад явчихж байгаа. Тусалчхад яачаад байгаа бүү мэд. Манай заваа мөрдөгч унгаад л оймсоо янзалж байгаа нь харагдана. Хажуугийн мөрдөгч ямар заваа үнэртэй юм бэ гэсээр арай л гэж тэсэж байгаа бололтой. Хажуугийн мөрдөгч олон юм ярьж байгаад ажиглаж байсан хүндээ баригдаад нөгөөх нь зүхтаад араас нь хөөн. Тэгтээ тэрний амаар дүүрэн идэх юм тэрийгэ цацаад л гүйж байгаа нь үнэн заваан төрх харагдана. За нөгөө хөөж байгаа залуу хөнгөн шингэн үсрээдэл даваад л алга болж байгаа. Харин манай бүдүүхга ёстой алж өгнөө мөргөөдөл унаад л тэгсэн мөртлөө л алдчихгүй хөөсөр байгаа. Нэг машин давтал хүмүүс алга ташиж идэр. Ройлогтой мөрдөгчийг түлхээд нэг юм унахтал нэг юм дэлбэлээд инээтэл манай бүдүүхга Бэтмений тэлээтэй тоосон шинжгүй гарч ирэхэд ямар ам бүхтэй амтэн бэ гэд үзэгдэл солигдож байгаа. Хэрэгтнийг бариад ирцэн би чамд хэлсэн бидтэй. Битгий хэрэгтнийг зодож бай гэд. Манай хүн ерөөсөө хусчаад байдаг болохоор өөрийн барьсан хэрэгтнээ байцаахын тулд өөрөө гавлуулж байж орж байгаа. Энэ бас их сонин санагдсан миний хувьд. За манай хүн толгоогоо шаагаа сууж байгаа. Гавтаа өсөнд нь юу наалдсан юм байгаа бүү мэд. Сэжигтнээ хоёулаа хурдан дуусах яал гэж байна. Хэргийг хүлээлгэх гэсэн хүлээдгүй. Тэгсэн манай хүн за тэгвэл жаахан амарч яагаад үзье гэдэл гутлаа тайлаад. Тэгсэн нөгөө сэжигт нь хэцүүдэж байна. Аймсаа тайлаа шидсэн босоогоороо зогсож идэр. Тэгсэн ёо гайхалтай. Аймс яагаад босоо зогсчваа гэдэл. Тэгсэн нөгөө сэжигт нь би бүгдийг нь хэлье гэсэн. Юу ч хэлэх хэрэггүй гэснээр аймсаа амруун чихэж идэр. Яста заваан гар юм аа. За тэгээ заваарч өгнөө. Гадаа байгаа хит хүртэл дотор нь муухай артал нь авч байгаа. За тэгээ загвар өмсөгч Ким Сонвогийн хэргийн талаар яриад нэг нөхөр уцаар байнга сүрдүүлээд л байгаа юм байна л да. Өвлийн загварын тэмцээнд оролцох болохоор түүнийг манай баг хамгаална. Тиймээс чаам мөрдөгч ахлаад багаасаа нэг хүнийг сонгож загвар өмсөгч болгож түүний хажууд байлгана. Гэт Кимсог болохоор болдог. Манай бүдүүх бас царайгаа толинд харчжээ яана гэж бодсон юм бол доо. Тэгснээ ахлагч дээр орж ирээд юу болоод зүгээр нэг уцаар сүрдүүлсний төлөө 24 цагийн хамгаалалт гаргаж байгаа юм бэ. Ахлагч нь Ким Сонво уцаар сүрдүүлсэн гэдэг нь зүгээр өнгөлн далдалт. Энэ залуу өнгөрсөн жилээс хойш их хэмжээний хар тамхи зөөвөрлсөн талаар мэдээлэл ирсэн. Манай бүдүүх тэгвэл хар тамхины тасагт өгөөч. Ахлах хар тамхитай тэмцэх тасгийн ажилтан жирийн тайз засалчийн ажилтнаар ороод амиа алдсан. Гэд нилээ хүнд хэрэг болоод явцдаг. Тэгсэн ийм хэцүү даалгаврыг Кимсог хийж чадахгүй би хий гэдэг. Би загвар өмсгч болёо л гэсэн үг л дээ. Яаж өөрийгөө загвар өмсгч болно гэж боддог байна. Ахлагч нь чи загвар өмсгч болж чадахгүй л дээ.
Шууд хөөгдөх байлгүй гэд дизайнертай уулзаад ир. Кимсогийг загвар өмсгч болгохын тулд зөвшөөрөл авах хэрэгтэй. Чи очоод уулзаад ир цэвэрхэн хувцлаарай гэд явуулдаг. Яа, манай хүн гизээ татаад толдоод л часуулаа машинаасаа буугаад өөртөө итгэлтэй алхана. Хажуугаар нь хоёр бүсгүй энэ одоо юу вэ гэдэл зурж байгаа. Цахилгаан шат онгойтол нэг ягаан даашинз шар үстэй бүсгүй манай хүн гайхсан царайтай ороо зогсоно. Бүсгүй амаа дарна мэдээж өнөр танар нь амар байгаа шүү дээ. Хөлнөөс нь гүйлгэж хараад байж байтал сайхан байна уу? Чаам урдөгч. Уушлаарай гэд энийгээ тэгсэн бүсгүй гаш тонтон гэх мэт зүйлс ярилцаа цахилгаан шат онгойж буугаад бүсгүй яах гээд дагаад байгаа. Би энд алдартай загвар өмсгчтэй уулзахаар ирсэн. Тэр нь энэ эмэгтэй болж таардаг. Тэгээд нэг хартал 10 жилдээ хамт сурдаг. Бүр саахал ширээнд суудаг байсан охин нь болж таардаг. Энэ залуу богинохон банзал өмссөн эмэгтэй харахаараа ядуу гэж боддог. Ийм богинохон банзал өмсөж байхаар урт өмд авахуулаач гэдэл балаа юм яриад идэг. 10 жилийн дурсамжаа санав бололтой. Манай хоёр Ёнжи Ким сонвуугаар ивент тгүүл загварын шоугаа хийх гэж байгаа юм байна л да. Энэ талаар чаам урдагч яриад Ёнжи арай чи загвар өмсөх гэж байгаа юм биш үсттэй. Яасан би л өмсөх гэж байгаамсан. Гэтэл бүх эмэгтэйчүүд энийгээд л. За тэгээд Ёнжу цагдаагийн хилтэс дээр ирээд Кимсог мөрдөгч өөрийгөө мэдэрсэн байгаа гинэ. Дааж манай Ёнжид таалагдаагүй болтой. Гэхдээ баг зэрэг сурахчул боломжийн юм. Ахлах нь загварын шоунд цагдаагийн ажилтан оролцож байгаа талаар нууцлахыг санууллаа. Чаам мөрдөгч хэрэгтэн таниулахад оролцоход нөгөө таниулж байгаа эмэгтэй нь чаам мөрдөгчийг заадаг. Тэгсэн ахлах нь яах гэж чаам чолсууг оруулж байгаа угаасаа л тэр сонгогдсон штэ гараад ирэл гэж байна. Дараагийн хэсэг загварын шоугаар үргэлжилнэ. Манай Будука пив уугаад л өвлийн күртгтэйгээл хосож явдаг. Хажуугаар гайгүй охин явхаар чи надад таалагдаж байна гэж орилоод бол үнэн хөдөө бүдүүлгийг гайхуулна. Ер нь л хэцүүхэн гар юм. Ёнжи Ким сонууныг чи надтай бүр мэдлэхээ бэжээ гэд ярилцсан. Ойр зур ярилцаад яваад өгдөг. Ёнжи муу хамраас өгсөн амтныг дээ гэд хоцорч байгаа. Кимсог чаам үрдэгч хоёр шэнгээ ярилцсан. Тэгж байтал Кимсог буруу яриад бүдүүх нэг хусцсан чинь нөгөөх нь ройлогтой байж байгаад гулгаад яваад өгдөг. Манай мангар мэдэж байгаа ч юм алга. Кимсогоо чинийх аль хүртэл дээшээ гарах уу гэд хүүхэд чиг шээсээрээ тоглоол. Гинт харснаа шээсээ цацруулаад л ёстой бүтэхгүй гар юм а. Гэтэл Кимсог жолоодлогогүй явсаар агаад ядаж яхад шээсэн чигээрээ огтуд айлгаад явсаар агаад ажил явагдаж байсан нэг газрыг очиж мөргөөд л унж байгаа. Ахлагчаа Кимсог имлэг твцсэн юм шиг байна. Яагаад гэсэн ройлог унжаагаад ахаад нэг цагтаа орж ирээд ахлагчаа хэргийн газар руу явчаад ирээ. Хэрэг гараа юу? Нэг тэнэг амтэр ройлог унж морь харж яваад осол гаргасан юм шиг байна. Хөлн хугарцсан гипсэн дээр нь чаач холсон муу гүлгийг тааруул аландаа гэсэн бичгтэй. Манай Будукаг тэгсэн гэд бариа торцсон. Би бишээ гэд орилоод л байгаа. Нөгөө хэд нь хэрэгээр дуртай ундаануудыг нь уугаа таалж өгнөө. Гарч байгаа даландаа сүултээ бүр залхацсан байдалтай өөр загвар өмсөгч олхоос гэд байж байтал Ёнжи загвар өмсөгч бэрцэн гинэ гэд ороод ирдэг. Тэгсэн чаам урдөгч цагдаагийн газар энгийн хувцастай ирэлтэй, ийм хувцастай ирлээ гэж шүүмжлээд л байдаг. Дахиад өөр загвар өмсөгч сонгохоор болно. Нэгдүгээр хэсэг буюу хамгийн царайлгууд нь гэтэл бүгд намхан болж таарад. Тэгээд хамгийн сүүл буюу дөрөвдүгээр хэсэг ордог. Гэтэл нэг өндөр дажгүй залуу байдаг. Олчлоо гэд айлгүйтэж байтал чоом урдөгч шамрамтай алхахад ч хэцүү байгаа, хаалгаанд орох гэж байгаа гэд боломжгүй болдог. За тэгээд чаам урдөгчийг чи нэг тэгшрээ зогсоодохдоо гэж зогсоож үзээд за чи сонгогдлоо. Яхаараа энэ өрөөнд орох бүртээ сонгогдоод байдаг юм бэ? Ямар тааж сонгогдлоо хоёулаа л эсэргүүцээд нэг нь би чадахгүй би болохгүй нөгөөх нь ялгаагүй ойрлж өгнөө. Чаам урдөгчийг гахаагаар нь дуудаад хүссэн болгон загвар өмсгч болж чадахгүй гэдээ яриад манай хүнч мөчөөгөө өгөхгүй бүдүүн гизээ гаргаад л дайрч байгаа. Заваан бүдүүн гидсээрээ наадаад л хаалж өгнө. За тэгээд 14 хоногийн дотор 20 кг хасаад сарын дараа загварын шоунд орохоор болдог. Ахлах нэг загвар өмсөгчийн царайн дээр чолсуугийн царайг тавиад харуулсан Ёнжид дажгүй харагдав бололтой. За тэгээд ажлынхаараа хооллож байхад Будукаг маань гавлаа суулгацсан. Хөөхөдөө байс хийгээл гавлуулна хоригдон иймч цагдаа байдаг гэхэд хэцүү юм да. Хоол идүүлэхгүй гэдэл тэр шүү дээ. Манай хүн орилж чарлаад л бөөн л юм болж байгаа.
Нэгнийгээ бас хөөрхөн бодоод байгаа юм аа. 10 жилд байхдаа сайн зодтолдог, гидсний булчинтай сайхан залуу байсныг нь Ёнжи харж дурлаж л явсан юм байна л да. Дажгүй ч юм уу гэдэл хоёулаа л бас дуртай байгаа болтой. Өглөө нь Ёнжи Чолсуугийн гэрт ирээд ямар бэлээр заваа юмд амьдрдгийг нь баахан гайхна. Хувцсны шүгээг нь асуухад зүгээр картон цаасаа хайрцаг. Хувцснуудыг нь үзээд бүгдийг нь хаяхаар болоо шинэ хувцас авахаар гарна. За тэгээд шинэ хувцснууд аваад явж ягаад Ким сонвоотой таарна. Чолсуу очоод мэдлэн. Өндрөл бол нохоо гахааш загвар өмсгч болдог гэж ботсон юм уу гэхэд Чолсуу ууралтал өмнөр нь бие хамгаалагч нь орно. За тэгээд яваад өгнө. Гэнт дэлгүүрт нэг хулгайчийг бариад гэтэл хамгаалагчд нь ирээд хулгайчийг биш манай хүнийг баривчлаад аваад явцдаг. Үнэн бүтэхгүй. Ёнжи хүртэл танихгүй царай зүгтаад яваад өгдөг. Ким Сонуугийн хамгаалагч Ёнжигийн хажууд хачин залуу байна. Цагдаа байж магадгүй гэдэл. Чоо мөрдөгчд ахлах нь саяын хамгаалагчийг даг гэдэл. Энэ хоёр нэгнээ дагахаар болдог. Чаа мөрдөгч уулан дагах ёстой. Гэтэл өөрийг нь дагаад байгааг гайхаад л явж байдаг. За тэгээд зам дээр хажуугаараа гаргаад явуулах гэсэн яг араас нь дагаад идэг. Дагаад л байдаг. Тэгж яваа санамсаргүй 2 салаа замаар яваад хоёулаа л алдчихлаа гэдэл өнгөрнө. Хамгаалагч залуу толгойлогч дээрээ ирээд алдчихлаа энгийн хүн биш болтой л гэж байгаа. Толгойлогч нь хануу гэдэг залуу оруулж ирээд нэг юм гуй гэд дүр солигдно. Манай залуу алдчихлаа шүү гэдэл нэлээн ууртай гар орж ирнэ. Маргаашнаас эхлээд тураах бэлтгэлдээ орлоо. Дасгалууд хийгээд дан ногоо идэнэ. Мах идэхгүй хоолоор өргөтөж дасгал хийлгэн. Хамт маск тавиад л дасгалуудаа хийсээр л. За тэгээд үс зүсийг нь засаа. Тэр нэгэн өдөр Чолсууг өнөөдөр ирнэ гэсэн бидтэй. Найдах хэрэггүй дээ. Тим тарган хүн яаж дурхав дээ. Гэд байж байтал гинт цааснууд хийсээд л. Хаанаас салхилаад байна гэсэн. Чолсуу ирж байдаг. Түүнийг харсан хүн болгон ангаж байгаамда ахлах нь хүртэл юу вэ гэдэл уулгаалдаа. Чолсуу бүр танигдахын аргагүй сайхан залуу болсон байдаг. Тэр алхаа гიშгэ зогсолт идрэн солиоруулж байна да. Ирснээ амрыг гэрээ чаа Чолсуу хүнд бэлтгэлээс иргэн ирлээ гэж авсан. Чаа мөрдөгчийг биш Ёнжиг л магтаа талархаад байдаг. За тэгээд Чолсууг нэг бандажны эрхлам тоглуулахар болдог. Сахлаа хус. Би өглөө сахлаа хуссан штэ гэтэл дотор хувцсны зураг болохоор заавал хусах ёстой болоод хусдаг. Удаад болохгүй Ёнжи уурлаад ороод ирсэн. Гидсэн дээрх шарах сорвийг нь дарж өгөхөөр тос крем түрхэж өгдөг. Өвдсөн байхдаа ямар том сорив бэ? Хизээ ингэсэн юм? Утгалуулсан юм уу гэдэл. Гэтэл манай хүн шаал өөрөн бодцоо. Эрэхт нь босоод л ирж байгаа. Ёнжи цочиж босоод муу гаж донтон гэд уурлаад хэрэлдээ дараагийн үйл явдал эхлэн. Кимсог эдгээд гараад ирсэн. Тийм болохоор чаа мөрдөгчийг болоод Кимсогийг загвар өмсгч болгох талаар ярилцсан. Чолсуу уурлаад гараад явах гэтэл ахлах нь мах авч өгье гэсэн. Тэгсэн чинь буцаж сууснаа. Ямар мах юм? Гэд сангимсаал авч өгдөг. Тэгтэл эсрэг талын залуу зөөгч болцсон махыг нь хэрчиж өгөнгөө яриаг нь сонсоод байж байдаг. Бас зүгээргүй махнаас нь идээд авдаг. Жүжигчин гар юм. Маргааш нь Ким Сонуу цаны бааз дээр Чолсуу Кимсог хоёр мөрдөж байгаа. Тэгээд бассаж шээгээд байж байтал Сонуугийн хамгаалагч гинт дөхөөд ирсэн. Чолсуу гяс уруудыг гээд эргэж харахтаа санаандгүй түлхээд явуулцдаг. Нөгөөх нь цанаар гулгаж чадахгүй хашлага очоод мөрөгчөж байгаа. Ингээд дахиад загвар өмсөх боломжгүй болж байгаа. Үнэн азгүйгээр болж таарлаа. Загварын шоунд оролцох хүмүүсийг сонгон шалгаруулж байгаа бололтой. Гэтэл Ёнжи мдээгүй гинтэл Чолсуу гараад ирдэг. Алхалт нь бүр татаан арай дэнднээл гин шүүгчт нь буцаж алхахтаа Сонууг харчаад ухарч алхаж малхаад. Тэр хаваар нэг инээгээд Ёнжи надад таалагдж байна. Хөвгөлтөө байгаа бидтэй гэдэл хүчээр шахуу сонгодог. Сонгогдсон залуусын багш нь алхалтыг нь шалгаад манай хүн бүр модчиг угаасаа чадахгүй байгаа нь тодорхой. Оройн тарлаа Чолсууг алхуулсаар л байдаг. Чадахгүй байгаа болохоор тэгээд цэх болгохын тулд хананд скотчдод ингэж байж цэх болдгийн гэд орхиод явцдаг. Загвар өмсгч болох гэж хөвлөж өгч байна да хөөрхий. Шээлээ гэд орилоод ч нэмэр байсангүй. Өглөө нь Ёнжи нөгөө багшд нь хувцас тааруулж байхад Чолсуу орж ирээд багшигаа цохиод авна. Намайг шүнжин хүлсэн гаргаж зодно гэд гарсан боловч нөгөөх нь тэквондогийн тамирчин болж таарад мэдээж зодуулсан шаналаа сууж байгаа. Нөгөө залуу нь орж ирээд ойр зур ярилцаад манай хүнийг сул байгааг нь хэлээд манай хүн ч өмнө нь чанга байснаа ярьж дөвчгөнж байснаа сайхан яриа өрнүүлдэг. Загвар өмсөгч яавал сайн алхах талаар зөвлөгөө аваад шалгаж гарна.
Тэгсгээд багш нь гараад явцдаг. Чи цагдаа муу юм уу? Дандаа л зодуулсан явж байх юм. Хитрхи огцом дурснаас боллоо. Ямар ч тамир тэнхээ алга гэж тайлбарлана. Ёнжи машин барьчих. Дүндээ мөн орж хувцас авахаар болоод хөдлөхдөө толгоог нь амар дараад яаж байна гэсэн орилуулаад л явж байгаа. Машин сайн барьдаг бололтой. Дүндээ мөн Ёнжи байнга ирдэг. Анх эндээс мөрөөдлөн эхэлсэн болохоор гээд байж байтал утсан дуграад загварын шоунд нь цагдаа оролцох гэж байгаа талаар хэлээд мөн өөрийг нь ашиглаж хар тамхины хэрэгт орооцолцсон хэрэгтэн баривчлах гэж байгаа талаар хэлдэг. Энэ талаар Ёнжи мэдээгүй л байсан юм байна л да. Энэ залгсан хүн айлын талын нөгөө сонуугийн хамгаалагч болж таардаг. Ёнжи уурлаад чи надад худлаа хэлж намайг ашиглаж байгаа юм уу? Хар тамхичнаа өөр газраа сай өөрийнхөө шоуг чамд ашиглуулахгүй гэд уурлаад яваад өгдөг. Хувцаа бэлдээд явах гэж байгаа сонуугийн яриаг сонсчдөг. Сонуу анзаараад хартал манаа хүн жүжиж өгнө. Ахаа хизээ ирсэй гэхэд өнөөдөр менежер маань ирэхгүй гин. Чи миний машиныг бариад өгч гэд түлхүүрээ өгдөг. Чолсоо сонуунтай нэг газар ирж ойр зур ярилццгаана. Тэгж байтал хамгаалагч нь орж ирээд бүр том босс дээр нь аваад ирдэг. Ерөнхийдөө бол цагдаа гэдгийг нь мэдсэн байдаг. Нэгэнт мэдсэн юм бол үнтэй архинаас ч сайн өө гэд нэг татсан чинь нөгөө архинд нь хар тамхи хийцэн байдаг. Тэгээ сүрдүүлж эхэлнэ. Цагдаа дуудвал юу болох вэ эдэр гэдэл. Тэгсэн нөгөө архинаас нь дахиад нэг татснаа хамгаалагчийг нь өрөөнд байхдаа нарны шилээ аваач гүлгэмнэ гэж томроод манай хүн халаасандаа бичлэг хийж байсан юм байна л да. Тэгээд өнгөрөөд байгаа юм байна. Гарах гэтэл толгоо нь манраад юмс бүдэгрээд хар тамхины л нөлөө бололтой. Гарах гэсэн залуус орж ирээд манай хүнийг барьж авах гэтэл манарцсан байж л шил аваад л хусаж байгаа. Тэгээд бөөн зодон болоо дараа гэж нэг юм гараад ахлагч руу яриад манарцсан гар инээ чанаагаад гадаа гаалцсан хүн шиг машинууд дээгүүр үсэр чараагаад хар тамхины нөлөө нь бүр тэнэгтэж өгнө. Тэгээд боссынх нь машиныг унаа зогтчихж байгаа. За тэгээд араас нь хөөлөө хар тамхиндаа манраад юу болж байгааг мэдэж байгаа юм алга. Араас нь хит мөргөөд босс нь новшоо миний машиныг яагаад мөргөөд байгаа юм бэ? Үргэлжлүүлээд хөөж байтал би хамгаалагч залуу бүр ухаанаа алдав бололтой. Босс нь ухаан ороод золгоо гэсэн өөдөөс нь чи өөрөө ухаан ор новшоо гэж авсан. Тэгээд л чолсууг мөргөөд сайхан мөрглөө нөгөөх нь намайг бариарэ гэд хоёр галзуу амтаа. Тэгсэн дунд нь босс найж өгч байдаг. Тэгж яваад нэг ажлын хэсгийн хамгаалтыг мөргөж гараад урдуур нь дарж ороод бууга онилж байгаа. Хоёр буудаад нэг нь толийг нэг нь хамрыг нь тэгсээр тэр чигээрээ явж ирээд мөргөөд осол гарч чолсуу унахын ирмэг дээр тогтсон ч мэдэж байгаа ч юм алга. Энийгээд тэгээд гинт мэдэв бололтой урагшаа саваад машинаа тогтооно. Гэтэл айлын талын босс хаалгаа онгойлгох гэж өшгөлөж байгаад нэг талын дугуйны хүрээнд салаад өнхрөөд явцдаг. Хамгийн гол нь арай ядан тогтож байгаа яг чолсуугийн машин руу очиж доогуур нь орж тэглээд унгаачж байгаа. Ийм азгууч байх шиг. Гээд бодож байтал бүр хогийн машин дээрээс яг таарч унаад ачигдаад явцдаг. Бас азтай ч юм шиг. Ямар ч байсан амьдал байна. За тэгээд үдэгдэл солигдно. Эмнэлэгт инээгээ твтэж яадаг. Манай гурав ойр зуур зүйлс ярилцаад Ёнжу явтаа шууд сэрдэг. За тэгээд нөгөө боссыг барих нотлого баримт хангалтгүй хөдлөшгүй нотлого баримт хэрэгтэй талаар ахлах хэлнэ. Чолсууч яах вэ нөгөө зангаараа уурлал ойрлол байгаа. Нэмээд хотын төвд буугаар бууцсан гэд буугаа чураалгаж хэсэг амар гисэн ч манай хүн би барьмаар байна. Заавал барьмаар байна гэд үзэгдэл солигдож айлын талын босс Сүний хоёр ярилцсан. Сүний загварын шоунд орхоо боллоо гэд явах гэтэл босс сонуугийн амьдрал яаж өөрчлөгдсөнийг чи мэднэ үсттэй. Чи ч гэсэн тэгэх боломжтой. Ядуу амьдрал, ирээдүй, карьер гэд бүх зүйлийг нь сануулаад дарамтлаадж байгаа юм шиг, санаа тавиадж байгаа юм шиг юм яриад үзэгдэл солигдно. Загварын сонгон шалгаруулалт дээр Сүнийг оролцохгүй болсон талаар шүүгчд ярилцсан. Чолсуу гарч ирээд алах нь хачин урдуураа үсээ унжуулсан шүүгч нүддээ гаргаад харлаа. Алхаж явснаа айлын босстой утсаар яриад. Нөгөөх нь хоёулаач үзээтэй боллоо доо гэх зүйлс ярилцаа таслана. Клабд сонуу дээр Сүний ирээд бараа хаан байгаа гэд маргаж байгаад явна. Дараагийн үзэгдэл босс шоуг цуслана. Бүх төлөвлөгөөг өөрчлөх талаар яриад өнгөрнө. Чолсуу машинд Ёнжигийн зураг үзээд сууж идэл Ёнжи шар айраг уусаар орж ирнэ. Миний анхны загварын шоу маань гэмт хэрэгтний талбар болох вэ гэхээс айсан юм. Энд тэр жаахан гомдлож байгаа чолсуу руу үнсөхнүү гэлтээд өхнө.
Чолсуу сандарч байснаа болохгүй би ажилтаа гэж зогсоодог. За тэгээ сандлыг нь хойшлуулж өгч байгаа жаахан сонирн байдалд орноо. Янжи нүдэн анснаа пива асгаад бүр тухлаад унтаад өгнө. Өглөө болсон Янжи цочж сэрээд манай хүн өрүүлээд ирэлцэн нам унтаж байдаг. Цочж сэрээд зөөрмөлдсөн байна. Өлсөж байна уу? Явж юм олж идийгээд гарах гэтэл Янжи машинаараа явахгүй мó. Бензингүү болцоо. Буугаад уцаар нэг хүн залгаад Янжиг аюулд орчлоо. Удахгүй цагдаагийнхан Янжигийн ажлын байр руу очих талаар хэлдэг. Манай хоёр гялс очиж хэрэгтэй юмнуудаа аваад гарч амжилгүй цагдаа нар ороод ирдэг. Манай хоёр нуугдж байгаа чолсуу гарч зодолтоод Янжиг зүгтаалгах гэдэл үдэж тарна. Хөтлөлцөөдөл зүгтаад л зодолтоод л үдэж тарнаа. Тэгсэн ахлах нь ирээд нэстэ шидээд одоо та хоёр зүгтаавал чи ч гэсэн хамсаатан болно. Ойлгож байна уу малаа гэд баривчилдаг. Янжигийн ажлын газраас харт тамхи олдсон байдаг. Янжиг сулалчих загварын шоу бол түүний амьдрал түүнийг суллаач гэж гуйсан ч нэмэр болсонгүй. Чолсуу гараад явцдаг. Янжи уйлаад л чолсуу яахаа мэдэхгүй. Буцаж ахлах дээр орж ирээд сулалж чадахгүй бол 20 өрөөгөө хэрэглүүлчих гэж цагдаагийн газрыг Янжигийн ажлын газар болгочдөг. Тэгээд л Янжи баярлаад эндээс гарахаараа чиний хүслийг биелүүлнэ. Чолсуу юу? Янжи чихэнд нь үнсэн гэж шивндэг. Манай хүн бөөн баяр амлалтаа биелүүлэхгүй бол дахиад баривчилна шүү гэж орилсноо. Хурдан алив хөтлөөдөг. Гэдэл бөөн баяртайгаар үзэгдэл солигдно. Ким сонуу дээр босс нэрээд хувцснуу тайцсан. Чи мэдэж байгаа бидтэй гэснээ удахгүй Янжиг суллана. Чи гадаад руу зүгтгаа бод гэхэд сонвоо. Надад зориулсан загварын шоу оролцох хэсгээ би өөрөө шийднэ гэд эр хүн шиг түүний мэдлээс гарсан гэдгээ зарлана. За тэгээд цагдаагийн газар загварын шоуны газар болж Янжи 20-нд байгаа зааварчилгаа хийгээд л ёстой хөл толгойн мэддэхгүй юм болж байдаг. Одоо сулчаач 4 цагийн дараа шоу болох гээд байна гэсэн ахлах нь нотлох баримтгүй боломжгүй гэсэн чолсуу новш гэд орилсан. Ахлагч мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь новш гэд ээлжлээд хэдэж орилж галзуу хоёр байгаа. Хувцснуудыг машинд ачуулаад яг хөдөлтөл араас нь яг адилхан машин орж ирээд Янжигийн хувцсыг авахаар ирлээ гэдэг. Айлын талын пак буу новшин хийсэн хэрэг гол хувцснуудыг аваад явцдаг. Чолсуу араас нь хөөгөөд машин олдохгүй нийтийн автобус нь суугаад тэр машиныг хөөгөөд өг гэсэн төлбөрөө түлгээд хөдөлдөггүй. Цагдаа байна түүний хөө гэж байж нэг юм хөөлөгдөг. Тэгсэн ёстой гаалзуу жолооч байдаг. Туур ба хөдөлгүүр идэртээ бүр гүйцэж очоод цонх арчигчаараа артлын төгжээг мултлаад л арыг нь онгойлгочдөг. Тэгээд л манай хүн баярлаа гэд хаалгаар өсөрч орох гэж байтал жолооч нь мэдчихэд өсрүүлдэггүй. Тэгээд ямартай жолоочийн уур чадвараар нэг юм өсрээд арын хаалганд зуурч үлддэг. Савлаад манай хүнийг унгаачих гээд л үзэж байтал урд нь гинт машин гарч ирээд яалтчгүй зогсдог. Чолсуу гэд орилоод л цонхон дээрнэ. Загварын шоу 6 цагт эхлэн хувцасч байхгүй, дизайнер нь ч байхгүй гээд л пак новш туслахтайгаа ярилцаж зогсно. Чолсуу машиныг унаад хувцсыг нь авч ирнэ. Чолсуу кемсоогоор Янжиг оргуулж авч ирээд л манай хүн ч ёстой сэтгэлтэй, зүтгэлтэй залуу юм аа. Гол хувцсыг хайж олоод аваад эсрэг талынхнаас зүхтана. Янжи ч ирээд л гүйж байгаа. Янжи орж ирээд гол хувцсыг хэн нэгэн аваад зүхтаацсан гэдгийг хэлнэ. Манай хүн дээвэр дээр яалтчгүй баригдлаа. Баахан залуус тойроод л завгүй байгаа болохоор хурдан дуусхыг гэсэн нөгөө хамгаалагч залуу. Яах юм би үзье. Би энэ чилээгээ гаргаадахыг гээд л үзэж эхлэнэ. Чолсууч сайн усуулна да. Ер нь зодуулаад эхэллээ. Сүнийт сонуу шоу дуусгаар хэрэгээ хүлээн. Гэхдээ пак захиралд өөрийнх нь эмийг ямар амттайг мэдрүүлнэ л гэж байна. Янжи чолсуу руу залгаад авдггүй. Эхлэх гол хувцас хаана байна 10 минут үлдээд байна гэдэг ч манай хүн зодуулж байв. Гэхдээ зодож эхлэв. Тэгсэн шаарлахаа залуусаа зүйл дуусгах гэд хөдлөгдөг. Гэтэл болцгоо гэдэл ахлах нь багийнхантайгаа хүрээд ирдэг. Манайхан ирчлээ. Чолсуу явж ажиллаа амжуул. Ахлахтаа баярлаа гэдэл. Багийнхан чамаас болж бид ингэж хичээж байхад ядаж шоугаа эхлүүлэх хэрэгтэй биздээ гэдэл инээлдэн. Чолсуу Янжи руу гүйлээ. Багийнхан нөгөө хэдтэй үзэлцлээ. Янжи гэдэл гүйж байтал пак захирал таарад буу шагаахад буцаа зүгтэн. Араас нь пак захирал гүйж байтал сонуу нэг шилтэй ундаа юм уу юу юм өгөөд пак захиралж аваад л хусчдаг. Тэгэд муу гүлэг дараа уулзнаа гэснээ гүйждэг.
Энэ нь нөгөө сонуугийн яриадээс хар тамхитай ундааг л уулгасан бололтой. Гэтэл араас нь Кимсок далчганд ирээд нөгөө ундааг булааж аваад уучдаг. Тэгээд бас араас нь хөөдөг. Чолсуу зүгтэж яваад нэг баримлаас үхтлээ. Бас нөгөөхөө цохиж аваад цаашаа гүн. Пак захирал сүртэй буугаа шагаагаал нилээ хөнгүү газарт ирсэн бололтой. Нэг хаалгаар ортол битүү баримл манекен руу яваад орчдог. Сонуугаас ингэхэд яаж пак захирлыг чадах гэж байгаа юм гэхэд аль хэдийн уулгацсан гэж саяын уулгасан зүйлийн талаар ярилцдаг. Пак захиралд нөгөө юм нь нөлөөлөд нүд нь хачин болоод толгоогоос ихсрэн. Шоу эхэллээ. Сонуу эхлээд гараад алхаад эхэллээ. Пак захирал галзуураад Кимсок бас галзуураад тайзан дээр сүний алхах нь Кимсок солиорч өгөн тэгсэн пак захирал чолсуугийн өмнө ирчээд галзуураад л байдаг. Тэгсэн гадаа тайзан дээр бууны чимээ гартал галзуу пак бас буудаад эхэлдэг. Цоцсондоо чолсуу зүхтаад унаад гуй намайг гэд аим гууж байтал хажуунаас нь чолсуу гараад ирдэг. Пак захирал манарсандаа манекен л хараад байгаа юм байна л да. Чолсууныг бөөрхий төмрөө ганцаа шааж байгаа. Саваад л унана. Сүний сонуу хоёр алхаад л гол хувцаа хүлээх Ёнжи чолсуу гүүгээд л нэгэн орж ирнэ. Тэгээд гол хувцас хамгаалах гэж их зүтэрлээ гэд эртэл энэ хувцсыг чи өмсөд гарчихгүй юу гэдэг. Чолсуу гайхаад сүний сонуу хоёрч та өмсчгөө та их хичээсэн шүү дээ. За тэгээд манай хүний нүүр царай янзлаад хувцлаад гарлаа. Тэгсэн хүмүүс ангаж байгаа юм чинь Тэнгэр минь яасан гоё юм бэ гэдэл найруулагч нь үнэхээр гайхалтай зураг дараад л ямартай амжилттай боллоо. Буцаад алхаж байтал пак захирал Ёнжид буудулгаад араас нь гараад ирдэг. Зүгт гисэн шүү новшоо гэсэн бүр өөдөөс нь алхаад байдаг. Ёнжи битгий эргэтэл өөдөөс нь алхаж байгаад буудулцдаг. Хүмүүс жүжиг гэж бодоод сайн юм аа, сайн жүжиглэж байна гэж суугаад идэг. Хэдий буудуулсан чолсуу дахиад л өөдөөс нь алхдаг. Ёнжи доод хэсгээ уртал хүмүүс гайхаад найруулагч цоцсондоо гинт гэрлийг алдаж дараад яг пакийн нүрлүү тусгаад пак алдаж хоёр боодно. Ёнжи гүүж очоод өсрээл өшөглөөд унагадаг. Хүмүүс бэлдсэн зүйл гэж бодоод алга ташаал байгаа. Арай мэдрэмжгүй гараад байгаа юм шүү. Нөгөө галзуу Кимсок ирсэн пакийг би барьчлаа гэсэн найруулагчийг мундаг ёстой гой шоу боллоо л гин. Гэтэл энэ нь бодит болоод байгаа зүйл шүү дээ. Чолсуу буудуулчаад бас миний алхалт ямар байна л гэж байна. Ёнжи миний харсан хамгийн шилтгэн байсан. Ингээд үзэгдэл солигдож загварын шоу үргэлжил чолсуу Ёнжиг уурж гаргаж ирээд хөтлөлцөөд алхана. Хүмүүс тэгсэн миний хүслийг биелүүлээрээ амлсан бидтэй. За тэгээ чолсууг хазар дээр нь үнссэн. Зөрүүлээд барьж аваад үнсэлцээд л багийнх нь баярлаад л найруулагч нь бас нөгөө шүүгчээ барьж аваад үнсээд авнаа. Хаанаа л хайраа олцгоо бололтой. Сүний сонууг сайн яваад ирээрээ хүмүүс гэрлээрээ гэж орилдоод л манай хоёр үнсэлцээд л үзэгдэл солигдно. Ингэхэд энэ хувцсан дотор хар тамхи байгаа гэ бидтэй. Хар тамхи нь хаана байгаа гэсэн. Пак авсан байх. Тэгвэл чи хар тамхи байхгүй гэдгийг мэдсээр байж буудуулан байж алхсан юм уу? Гэсэн гол загвар өмсөгч бүтэн алхаж байж л шоу дуустдаг юм шүү дээ. Гэтэл айгүй ухаалаг юм ярина. Гэтэл ахлах тэгвэл бид зөвхөн энэний төлөө л ингэж их зовсон хэрэгүү гэд уурлаад учир нь хар тамхи байгаа, нотлох баримт байгаа гэд итгүүлсэн юм байна л да. Чолсуу өвдөж байгаагаар жүжиглээд л үзэгдэл солигдно. Манай чолсуу хамар амаа дараад л цэмцгэр амтан болчихжээ. Яах гэж загвар өмсөө завгүй хүнийг байнга дуудаад байдаг юм бэ гэсэн ахлах нь. Бид нуух гэж их хичээсэн ч бүх цагдаагийн газруу тагнуулын ерөнхий газар элчингүүд хүртэл чиний талаар мэдээд нууц ажилтан болгох санал ирээд байна гэдэг. Манай хүн юу гэд гайхаал. Ахлах дуучны дүр байна. Гомоны дүр байна. Янз бүрийн л дүрүүд байна. Алийг нь хиймээр байна гэхэд чолсуу хийхгүй гэж зогтох гэтэл багийнх нь бариад авдаг. Тэгээд орилоод л төгсөж байгаа. За нэг ийм хөвгөлтэй хөөхөн хөнгөн кино байлаа. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайка дараа саба дарахаа мартваа. Комент дээр 1-10 хүртэл хүнлээд өгөөрэй.